За өнөөдрийнхөө хичээлийг эхлүүлье. Өнөөдрийн хичээлээр тоолох нэгжээ үргэлжлүүлээд үзэж байгаа. За маш олон байдаг гэсэн. Тийм учраас тоолох нэгжийг ямар ч байсан дуустал хичээл оруулъя гэж бодож байна. За өнөөдрийн хичээлээр за жижиг амьтан, за нохой, муур гэх мэт жижиг төрлийн амьтан юу гэж тоолох вэ гэдгийг үзье. Ерөнхийдөө энэ тоолох нэгжээр яаж тоолдог вэ гэхээр за хүнээс намхан байх юм бол энэ тоолох нэгжээр тоолно. Хүнээс ерөнхийдөө өндөр байх юм бол том амьтан гэсэн үг те. Одоо заан өнтер гэдэг юм уу те. Тийм том амьтныг бас арай өөрөөр тоолдог учраас дараагийн хичээлдээ оруулъя гэж бодож байна. За энэ жижиг амьтнуудыг ямар тоолох нэгжээр тоолдог вэ гэхээр хики гэсэн тоолох нэгжээр тоолно. За ханзын нэн дээр оруулсан байгаа шүү. За тэгээд нэг амьтан байна гэхийг юу вэ гэхээр иппики. Дагаад хэлээрээ иппики. За хоёр гэхийг юу вэ гэхээр нихики болох нь. Нихики. За дагаад хэлээрээ нихики. За сайн байна. 3 болоод ирэнгүүт самбики. Дагаад хэлээрээ самбики. За болж байна. 4 гэвэл юу вэ гэхээр ёнхики. Дагаад хэлээрээ ёнхики. За сайн байна. За ингээд ханзын сайн анхаараарай. За энэ 4 гэсэн ханзтай маш төстэй байна те. Артлынх нь 1-6-аас байхгүй буюу энэ дөрвөлчин нь онгорхой байна гэсэн үг байна. Ханзаар бичгээд. За дараагийнх нь гохики буюу 5 амьтан байх нь. Гохики. Дагаад хэлээрээ гохики. За 6 болоод ирэнгүүт роппики. Дагаад хэлээрээ роппики. За сайн байна. 7 болоод ирэнгүүт нанахики. Дагаад хэлээрээ нанахики. За 8 хаппики. За 8-ыг хэлээд үзье. Хаппики. Одоо дагаад хэлээрээ хаппики. За 9 болоод ирэнгүүт хюхики. Дагаад хэлээрээ хюхики. За сайн байна. За 10-ыг юу гэж тоолох вэ гэхээр жуппики. Дагаад хэлээрээ жуппики. За сайн байна. Асуух үг нь юу вэ гэхээр намбики болох нь. Намбики. Инува намбики desu ka? Хэдэн нохой байна вэ гэсэн утгатай. За асуух үгийг нэг удаа хэлээд үзье. Намбики desu ka? За одоо би асууя. Та хариулаарай. Намбики desu ka? Хай, нихики desu. Хай, намбики desu ka? 3 匹です。3匹。はい。何匹ですか ?5 匹。千遍。はい。何匹ですか ?6 匹。千遍。何匹ですか ?8 匹。千遍。За өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ. За жижиг төрлийн амьтан тоолох нэг сурлаа. За тэгээд энэ мэдчлэн Японы хэлэнд тоолох нэгж маш олон байгаа. За тоолох нэгжийн маань хичээл бас багагүй хугацаанд бас үргэлжлээд явах байхаа. Тэгээд энэ тоолох нэгжээ дууссаны дараа бас дахиад сонирхолтой хичээлүүд оруулах болно. За өнөөдрийнхөө хичээлийг нүргээ дуусгая бүгдээрээ. Баяртай.